цэцгийн хуралдаан дээр үг хэлэх болцоо боломжийг хангахгүй байгаа нь бас туйлын харамсалтай байна. Өглөөнөөс эхэлсэн цэцгийн хуралдаан ер нь бол хит нэг талыг барьсан ийм байдлаар асуудалд хандж байна. Бид бүхний талаас эцэгмжлэгийн төлөөлөгчийн талаас зүгээс хид хідэн асуудлууд дээр санал гомдол гаргасан. Тухайлбал өнөөдөр шууд цэцгийн их судлалын хуралдаан өөрөө болно гэсэн энэ цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиараа онц байдал гэдэг юм уу, дайны байдал гэдэг юм уу, цэрэг зэвсгийн одоо ийм асуудал иймхэн гурван тохиолдолд цэцгийн одоо их судлалын хуралдаанаар шууд хэлэлцэн гэсэн ийм одоо хуулийн зохицуулт байхад өнөөдөр энэ гурван одоо нөхцөлийн аль нэг шаардлага хангагдаагүй байхад өнөөдөр одоо шууд их судлалын хуралдаанаар хуралдуулж байгаа нь буруу байна. Цэцгийн тухай хуулиа зөрчиж байна. Дунд судлалын хуралдааныг одоо энэ процессыг алгасж байна гэж энэ асуудлыг тавихад бол энэ асуудлыг одоо өөрсдийн байдлаар тайлбарлаж хуралдааныг шууд эхлүүлж байна. 71 гишүүн Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан учраас 71 гишүүнийг төлөөлж 15-6 гишүүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн хуралдаанд оролцож байгаа. Энэ одоо хуулиараа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа хүмүүс бол үгээ хэлэх, тайлбараа хэлэх, асуултанд хариулах бүрэн эрхтэй. Гэтэл сайн зураг гишүүн бит хоёрыг энэ болцоо боломжийг хангахгүйгээр улсын хурлын даргаас ирсэн албан тоотод итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилуулна гэд байхад өнөөдөр гэрчээр дуудаж оролцуулна гэдэг нь хэний үзмжээр ямар субъектив байдлаар асуудал хандж байгаа нь үг хэлэх, хурал дээр үг хэлэх болцоо боломжийг олохгүй байгаа нь өөрөө бас энэ хардлагс эрдэлтийг төрүүлж байгаа маа гэж хэлээ.